хамтран ажиллагч Шүтээсийн Дархан уул аймаг дахь технологийн сургууль. За ахын ганц үгээ ямар сургуульд оруулдгийг нэлээгээд зөвлөгөө авах гэж зориод ирлээ. Гэхдээ уг нь ч техник технологи талдаа сонирхолтой хөө байгаа. За ханааш суучих. Маш зөв сонголт байна наач. Өнөөдөр хөдөлмөрийн зах зээл дээр хамгийн эрэлттэй хэрэгтэй мэргэжил би бол та хоёрт Шүтээсийн бүрэлдэхүүн сургууль Дархан уул аймаг дахь технологийн сургуулийг санал болгож байна. Бид хоёроос бодлоо. Гол нь харин ямар давуу талтай вэ? Тэгэхээр инженер технологийн маш эрэлттэй мэргэжлүүдийг гол нь чанартай эзэмшүүлж байгаамаа. Тиймээс төгсөгчдийн 90 гаруй хувь нь ажлын байртай болдог. Ер нь салбар бүрийн мэргэжлүүдийн ихэнх хувь нь эндээс л гарч иж тээ. За баярлалаа. Гэхдээ ер нь ёстой нэг шийдэлд хүрлээ дээ. Харилцах утас 7037 44 55 8037 44 55. Та арьсандаа мэс хөрөхгүйгээр арьс арилгааны цэвэр витамин С-ийн Pure Mer бүтээгдэхүүнээс хүссэн үр дүндээ хүрэх боломжтой. Сэвх нүсүүгийн тонголог гэрэлцэн чангарсыг цэвэр байгалийн урамлаас шүүж гаргасан орц найрлагатай эмчилгээний арьс арилгааны бүтээгдэхүүн Pure Mer-ээс Солонгос дахь утас Чигаро 88 69 39 Монгол дахь утас 9988 81 37 Мөн та проекттэй нэгдсэн группт нэгдэж илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Албан ёсны борлуулагч их хундраг. За та бүхэндээ орой мэндийг хүргэе. Солонгын орны нэвтрүүлгийн ээлж нэг шин дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. За маань нэвтрүүлгийн хувьд дэлхийд даяар Дархан сухаа монголчуудтайгаа холбогдоод ямар газар ажиллаж амьдарч байна те, ямар бас ажил хийж байна, ямар хоол унд идэж байна гэдэг тухайн хүнийхээ камерын тусламжтайгаар тухайн улсын соёлыг, тухайн орныг бол танилцуулдаг байгаа. За хоёулынхын дээр бүр юм зарах гэж байгаа юм шиг айгүй олон гарч ирсэн байна. За энэ бол бид хоёрын Facebook хаяг байгаа. Тэгэд гадаад байгаа монголчууд маань нэвтрүүлэлд оролцох хүсэлтэй зочид маань холбогдоод шууд бас бичих боломжтой. Би эндээс бас ярилцлага өгмөр байна. Өөрийнхөө талаараас ярилцмаар байна ч гэдэг юм те. Тухайн улс орноо танилцуулмаар байна гэсэн хүмүүсийг бол чөлөөтэй хүлээж авч байгаа шүү. За тэр нэвтрүүлэг маань болохоор 17 цаг 30 минутаас та бүхэнд хүрж байгаа. За мөн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Pure Mer гоосхны брэнд болон Дархан Шүтээс хамтран ажиллаж байна. За тэгэхээр өнөөдрийн хувьд бас мөн онцгой зочинтой байна. Бид хоёрын хувьд ер нь бол ганц ч холбогдож үзээгүй за тийм үү. Улсаас л зочин байгаа. За өмнөд Африкийн Малави улсаас холбогдохоор болсон байгаа зочин маань. За тэгэхээр зочинтойгоо холбогдсон байна уу? Байна уу? сайн байна уу? Сайн байна уу? За сайн байна уу танд өдрийн мэнд хүрэх үү өглөө оройны адилхан мэндийг хүрэх ёстой. Өдрийн мэнд өдөр болж байгаа юм байна. Одоо 11:30 болж байна. Оо за 11:30 тийм. За тэгэхээр бид хоёрын хувьд яг үнийг хэлэхэд бол энэ Малави улсын тухай бол тун мэдлэг муутай. Сая интернетээс хайгаад үзсэн. Ер нь бол нэг мэддгээр Африкийн бүс нутагт байдаг юм байна тийм. Африкийн зүүн өмнөд хэсэгт байрладаг улс байгаа. За тэгэхээр өнөөдөр бас тантай ярилцаад нэлээх мэдлэгээ нэмж энэ улсын тухай ойлголттой болж авна гэж найдаж байна. За тэгэхээр ингээд байх нь зөв үү? Опоо байх нь зөв үү? За саяхан хэвдүүлсэн баг эвтэйх юм байна. Манай найруулагч юу гэнэ? Ингээд үү? Тий, эвтэйхэн болгочдгийг. Зөв. За тэгэхээр эхлээд та бас өөрийнхөө талаар товчхон манаас зочдөг нэ сонсогчдод бас танилцуулахгүй юу? За намайг Гамболдын Болд хоёр гэдэг 32 настай. 2014 онд анагаахын сургуулийн шүтний эмч мэргэжлэр төгссөн. За тэгээд төгссөн жилдээ Солонгос яваад мастер докторийн зэрэг 2020 онд Солонгосын Сөүл их сургуульд докторийн зэрэг хамгаалаад 21 онд энэ жилийн 3 сард Малави гэдэг улсад ирээд одоо энэ улс тандурын шүтний эмч буюу одоо мишнери эмч гэж хэлдэг. Мишнери эмчээр ажиллаж байна да. Оо зөв. Тэгэхээр Солонгосоос байсан юм байна. Бид хоёрын хувьд Солонгос дахь монголчуудад дэлгүүр нэвтрүүлэг хөтэлдэг байгаа. Тэгэхээр таны хувьд Солонгост байж байгаад одоо Африк улс руу сайн дурын ажилтан гэж ойлгуул зүг үү те? Тийм. За тэгэхээр бид хоёр өөр зочдоосоо асуудаг байгаа. Тухайн улсыг бас зорих болсон шалтгаан нь юу вэ те? Мэдээж анх яагаад энэ улс руу очих болсон бэ гэдгээс бас яриагаа эхлэе. За хамгийн том шалтгаан бол манай таньдаг хүн, за манай багш шүтний эмч маань энэ улсад байсан. За тэр багштайгаа би Монголд байхасаа мэддэг байсан. Тэр багш маань шүтний эмч тэгээд энд мишнери эмчээр ажиллаж байгаа. Урд нь бас Монгол мишнери эмчээр ажиллаж байсан. Тэгээд оюутан байхасаа мэддэг байсан. Тэгээд баян холбоотой байсан болохоор ер нь ийшээ ирж багштаа туслах, хажуугаар нь шинэ experience бодлогын сонирхолтой байсан. Тэгээд
сургуулаач төгсч тараад ер нь цаг хугацааны тохироо бүрдээд наашаага ирье гэж бодсон. Хайрцангуй бас Африк твийн улсуудаас хайрцангуй 50 улс гэж сонссон. Тэгэхээр яг 50 улс юм байлээ. За тэгэхээр бас яриагаа өргөжлүүлээд таны нэг өдөр хэрхэн өнгөрч байна? Одоо эдэн цагт босоод ажилдаа явж гэн. За тэгээ өдөр ямар хоолнд идэж гэдэг юм те. Ерхэн таны нэг өдрийг бас сонсцгоё. Хэрхэн өнгөрдөг талаар. Аха. Ерөнхийдөө одоо миний энд хийж байгаа гол хоёр ажил байгаа. Нэг нь болохоор багшийнхаа эмнэлэг дээр тусалж байгаа. За хоёр дахь гол ажил нь болохоор дөрвөсгийн кампус дээр ирээд өнгөө үздэг, шүтний үздэг эмчилгээ хийж байгаа. За гурав дахь хагастай өдөр болохоор одоо тогтмол яг дөрвөсгийн кампус дээр ирээд үздэг шинжилгээ хийгээд эхэлсэн байгаа. За бусад ажлын өдөр багшийнхаа эмнэлэг дээр очиод тусалдаг. Ерөнхийдөө өглөө 9-өөс 4 хүртэл ажилладаг байгаа. За тэгэхээр мэдээж энэ улсын талаараас анхны одоо ойлголтуудыг өгөх юм бол дөрвөстэй гэхээр бас энэ улсынхан маань хаашаа яг дөрвөөд байна, ямархуу ер нь одоо улс байдаг талаар та анхны энгийн мэдээллүүдийг өгвөл. Аха. За энэ Малави улсын нийслэл Лилонгве гэдэг хот байдаг. За энэ хотоос 40 км-ийн зайтай газар дөрвөсний камп маань байдаг. За 50,000 орчим дөрвөсөд суурьсан амьдарч байгаа. Ихэнх нь 50-аас дээш нь болохоор Конгогоос ирсэн дөрвөсөд байдаг. За тэгээд бусад улс Рванда, Бурунди зэрэг бусад улсуудаас ч гэсэн их ирсэн байдаг. Тэгээд дөрвөсний кампус дээр ирэхэд яг нэг жижиг хотхон байгуулалт юм шиг байд юм байлээ. Тэгээ энэ дээр кампус дотроо хоолны газар байдаг, хүүхдүүдийн одоо PlayStation тоглодог газар байдаг. Ер нь бол бүхэл юмнууд байд юм байлээ. Мөн дээрэс нь UN-ийн нэгдсэн үндсэн байгууллагын хөрөнгө оруулалтаар байгуулсан Health Center гэж байдаг. Тэгээд энийг нь болохоор Малавигийн эрүүл мэндийн байгууллагаас үйл ажиллагааг нь явуулдаг. Тэгээд бид нар бас урд нь богино хэмжээгээр энд ирж шүтний эмчилгээ хийдэг байсан. Тэгээд явандаа урт хугацаагаар тогтмол үздэг шинжилгээ хийх нь илүү олон хүмүүст хүрэх юм байна гэж шийдээд за энэ health center-тэй хамтраад нэг жижиг dental clinic шүтний клиник байгуулад тэгээд тэнцэнэ одоо байнгын тогтмолоор үнгүй үздэг шинжилгээ хийж эхэлсэн байгаа. За тэгэхээр өнөөдрийн маань зочны хувьд одоо Монгол улсын иргэн тийм ингэж Африкийн улс бас энэ дөрвөстэй хүмүүстээр очиод сайн дурын хүмүүлгийн ажил хийж байгааг харахаар үнэхээр бас бахархмаар байна. Тэгээд яг таны хувьд мэдээж анх очиод одоо биднээс илүү өөр соёлтой тийм ийм өөр газар очиод ер нь яг тийм биднээс ялгаатай гэдэг юм уу соёлын хувьд өөр тийм зүйлүүд нь юу ажиглагдсан бол? За ер нь Малави гэдэг улс маань Английн колони байсан улс. Тийм учраас за эдний засгийн газар бүтэц ер нь бол Англитай маш төстэй. Тэгээд хүмүүс нь ч гэсэн маш ийдэг гэнэн. Жишээ нь бид нар зүгээр хоорондоо сайн байна уу гэж мэдлээд өнгөрдөг. Эдгээр болохоор заавал hello, how are you гэж мэдлэн. Тэгэхээр хариуд нь I'm fine, thank you and how are you гэж заавал гэж хариулах хэрэгтэй. Ер нь бол хүн болгондоо байнгын тэгж мэддэг. Их соёлтой хүмүүс. Хайрцангуй их соёлтой хүмүүс. Тэгэхээр бас тухайн улсын цаг агаарч гэдэг юм Монголоос өрнөс хэр өөр бол бас сонсогч маань энд нэлээд халуун байх таа гэж бас асуулгасан байна. Аха. Энд одоо яг өвлийн өдрөл нь байгаа. Оройдоо нэг 10 хэдэн градус, өдөртөө болохоор нэг 20 хэдэн градус. Тэгээ хуурай халуун, чихтэй биш. Тэгэхээр маш тааламжтай гэсэн. Цаг агарын хувьд маш тааламжтай. Тэгээд энд байж байгаа бас олон толгоос хүмүүс байдаг л да. Тэгээд тэр хүмүүс нь Малавигийн цаг агаарт нь татагдаад баг удаан амьдарч байгаа гэдэг маш тааламжтай. Чихтэй биш хуурай халуун болохоор оройноо гайгүй сэрүү орчдөг. Маш тааламжтай нарлагдаг юм байна. Тэгэхээр бас аралтай далайн эргүүд бас их байдаг юм болов. Би сая нэтээс зургууд хайсан чинь нэг тиймэрхүү харагдаж байна. Байгалийн үзэсгэлэнт газрууд бол хэр байдаг юм бол? Далаа байхгүй зүгээр том Малави гэдэг нууртай. Тэгээд яг нь нуурын дээр нь очиод яг л нэг далаатай төстэй л яг тийм юу юмуд харагдана. Тэгээд
яг Малави гэдэг улс маань өөрөө аялал жуулчлал бол хөгжөөгөө яг ингээд хүмүүсийн мэдих ландмарк гэсэн бол байхгүй. Гэхдээ хурж ирээд ингээд яваад үзэнгүүт яг л нэг Монголын тал нутгаар явж байгаа юм шиг тийм сэтгэл төрдөг маш төстэй. Тэгэхээр арай илүү ногоо, арай илүү буцтай, арай илүү модтой. Тэгээд тэнгэрэн ч гэсэн маш ойрхон, Монголтой маш төстэй санагдсан. Тэгээд энэ дээрээ Нуурдуунд явж үзэх юм бол гоё амралтын газрууд байдаг. Ер нь бол хурж ирээд үзэхэд бол харамсахгүй заавал хурж ирж үзэх газруудын нэг гэж бодож байгаа. Тээврийн хэрэгсэлч гэдэг юм уу? Одоо замын бүглэрэл ийшээ тийшээ явахдаа ер нь юугаар төлөхөө одоо зорчих бол? Нэг сонирхолтой юм болохоор Монгол шиг яг микро явд юм байлээ. Яг л нөгөө жолоочтой. Тэгээд нөгөө кондуктор мөнгө хүрээдэг кондуктортай. Тэгээд нөгөө хол занд явах цаа болоод микро ч хүнээ дүүрхээ бас хүлээдэг. Ийшээ эрэхтэй 3 өдөр болохоор нөгөө багштайхан машин тайна ирчтэй. Хагас өдөр болохоор би эмнэлийнхаа нэг ажилтнаа тэгээд микро автобусанд суугаад идэх байхгүй юу. Тэгээд өглөө 8:30 гээд автобусны буудлын дээр очиод микротаа суун. Тэгээд бараг 30-40 минут хүлээдэг. Хүнээ дүүрт. Тэгэхээр бас нэлээд хүлээж. Яг л Монголтай адилхан. Тэгээд ойрхон газар бол арай хэмт хол газар ах юм бол илүү их мөнгө өгдөг. Тэр нэг сонирхолтой санагдав. Зөв тэгвэл бас өөр газар авах микро байдаг. Тэгээ бүр ялангуяа дүүрэх гэж хүлээдэг гэхээр нэлээ тийм танил дүр зураг сонсогдож шүү. Тэгэхээр айгуу танил. Тэгэхээр юуны одоо энэ дөрвөгчд гэхээр бас зэрэгэлдээ хөрш зэрэгэлдээ улсууд нь одоо их тайван байдал гэдэг юм уу мөргөлдөөн тиймэрхүү зүйл хэр байдаг юм бол зарим нэг зураг бас харсан би одоо нэтээс харж байгаа зурган дээрээ л тий нэг буутай цэрэг мэргүүд ч юм уу эсвэл нэгдсэн үндэсний байгууллагын тийм зохицуулдаг хүмүүс байдаг юм болов уу гэж харлаа. Тийм зүйлүүд таарладаг болоо. Таарладаг. Цэргийн хувцастай тэгээд дан дээр явж хахад буутай хүмүүс таарладаг. Гэхдээ харцангуй тайван улс. Ягаад тэгэхээр Малави улс маань өөрөө байгалийн баялаг байхгүй цөөхөнтэй. Тэгээд ихэнхдээ ногоо тайлд амьдардаг. Тэгээд дээрэс нь олон улсын байгууллагын тусламжийн мөнгөөр бас тулгуурлаж амьдардаг. Тийм учраас одоо нэг бусад Конго мэтийн байгалийн баялаг ихтэй орнуудчиг дотоодын дайн гэж байхгүй. Маш амар тайван улс. Тийм ч болохоор Африкийн Хартварм Африка буюу одоо Африкийн халуун дулаан зүрх гэсэн бүр хочтой тийм ороо. Зөв. Газрын зураг дээр харахад бол уг нь зэрэгэлдээ улсуудыг бас илүү мэддэг одоо Танзан, Зимбабwe гэдэг юм уу те. Өшөө бас Мадагаскар арал бас ойрхон байдаг юм байна те. Тийм. Яг нь тэдгээр улсууд маань нөгөө National Park тэ нөгөө Safari гэдгээр их алдартай хүмүүс мэддэг. Харьцангуй Малавиг болохоор анх сонсож байгаа хүмүүс их байдаг. За тэгэхээр бас нэр Золоо Түмэнбаатар маань өмнө Африкаас холбогдсон зочин маань айл улс вэ гэдээс асуусан баг шиг байна шүү. За бас нэр хоолундны талаар сонирх юм. Ямар хоолунд төлхөө одоо идэж уудаг юм бол мөн танд одоо хоолнд таарч гин үү? Биш тэгээд нөгөө багасаа л ийд агаад хүний газар амьдраас сурсан болохоор хоолундны хувьд болохоор нэг болж хэлэхгүй иддэг. Тийм учраас надад бол нэг хүндрэл гарахгүй байгаа. Эднэр бол ихэнхдээ океаны мах их идэх юм байлаа. Тэгээд нөгөө sweet potato гэдэг чихэрлэг төмөс их иддэг. Тэгээд эрдэнэштэй их тарьдаг. Хоолны төрөл бол нэг тийм их биш. Их биш. Бас л нэг Монголтой төстэй санагдсан тэр нь. Яг л нэг эрдэнэшийнхаа хоол эрдэнэшийг идэн тэгээд нэг дахиагаа идэн тэгээд нэг өвлийн махаа идэн. Тэгээд нэг амтсан ногоо хоолойд идэн. Тэгэхээр бид нарт тэгээд нөгөө дахианы би ч тэгээд дахианы хайн чидэн тэгээд нэг болох болохгүй. Хоолны хувьд бол асуудал байхгүй. За тэгэхээр хамтран ажиллаж байгууллагын мэдээллийг хүргэчээ тантай бас энэ дүргсдийн кампусаар хамтдаа тий яваад бас бүгд үздэхэй гэж бодож байна. Та түр таслахгүй утсаа бариад хүлээж авах тий. За.
За тэгээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Pure гоо сахны брэнд хамтран ажиллаж байна. Ронанс компаниас гаргаж амжилтын гоо сахны бүтээгдэхүүн байгаа. За Монголоос бол их ундраг компани аль биесны эрхтэйгээр оруулж ирж байгаа юм бүтээгдэхүүн байгаа. Тэгээд Амжилт радио Солонгос гэдэг групп төр маань Pure хэллэгчдийн нэгдсэн групптэй хамтраа тэмцээн зарласан. Тэгээд тэмцээнд хэрхэн оролцох вэ гэхээр Pure гэсэн хаштаг болон Pure хэллэгчдийн нэгдсэн групп гэсэн группийн линкийн хамт ямар ч хамаагүй пост оруулаад тэгээд хамгийн их лайк авсан 3 постны эзэнд Солонгост гоо сахны одоо сургалтанд суух үнэгүй эрхийн бичиг өгөхөр болсон байгаа. Тэгээд сургалтын хувьд бол 83,000 вон үнэтэй дээрээс нь сургалтанд сууж явах хугацаанд хэрэглэх гоо сахны бүтээгдэхүүнийг бас үнэгүй ингээд өгчөж байгаа юм том бэлэгтэй тэмцээн зохион байгуулагдаж байгаа учраас та бүхэн маань Амжилт радио Солонгос гэсэн группийн тэмцээнд идэвхтэй оролцоорой. За мөн холбоот утасны дугаарыг танилцуулъя. Утасны дугаар нь Солонгосоос ТG 10 80 8 69 39, Монголоос 99 88 81 37 гэсэн дугаарлал холбогдох боломжтой. За мөн дэлгэрэнгүй мэдээллийг Pure хэрэглэгчдийн нэгдсэн группээс аваарай. За тэгэхээр би бас уг группээс нэг онцлог постыг бол хүргэдэг байгаа. Тэгэхээр өнөөдрийн онцлог постыг 19 цагийн өмнө орсон байна. За Б витамин буюу Ceramide крем нь болохоор за витамины комплекс тос гэж хэлж болно гэсэн байна. За өөр юу ч хэрэглэхгүй ганцхан тосоороо арьсанд хэрэгтэй бүх амин нэмийг нэг доор авах боломжтой гэсэн байна. Хэмжээний хувьд 50 мг. За үнийн хувьд бол 88,000 вон үнэтэй. Монгол төгрөгөөр бол 233,000 төгрөг мөн Монголоос бас бэлэн авах боломжтой юм байна. Тэгэхээр бас дэлгэрэнгүй мэдээллийг хүсэх юм бол та Pure хэрэглэхийн нэгдсэн групп руу ороод мэдээллийг бол авах боломжтой юм байна. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Pure хэрэглэгчдийн нэгдсэн групп Pure хамтран ажиллаж байна. За үргэлжлүүлэн Өмнөд Африкийн Малави улсаас зочинтойгоо холбогдож байгаа. Тэгээд дөрвөчтийн харанг бас өнөөдөр бид нарт харуулж сонирхуулахар болсон. Тэгэхээр яг ямар хөө байдаг ч гэдэг юм ер нь төсөөл бас байгаа учраас холбогдоод бас сонирх юм тийм. За тэгэхээр болд баяртайгаа дахиад холбогдсон байна уу? байна. За тэгвэл хэдүүлээ машинаасаа буугаад бас дөрвөстийн кампус тийм энэ хэсгээр нь бол явж үзье тийм. За тэгээ. За тэгэл байх. За энд бас сонсогч нар маань асуусан байна. Яаж анх одоо очисон болоо гэсэн мэт нэвтрүүлгийн ихэнх хэсэгт бол ярьсан байгаа. Нэвтрүүлэг дуусны дараа гүйлгээд үзвэл сонсох боломжтой байгаа шүү. За та тэгээд За энэ харагдсан нэг буюу энэ нэгдсэн улсын байгууллагаас хөрөнгө оруулалт хийгээд барьсан одоо health center байгаа. Энийг болохоор Малавигийн эрүүл мэндийн байгууллагаас одоо хариуцаад ажиллаж байгаа. Сая таны сууж исэн машин наатлынх нь уу тийм? Тэгээ энэ машин. За би бас цаатлынх нэг нэгдсэн үзлэг Японы машин юм байна. Nissan X-Trail байгаа тэгээд. За. Японы машинууд их унд юм байна. Иймэрхүү. Энэ одоо нөгөө юу фотодыг үзүүлдэг гэсэн. Энэ таны ажлын байр уу тийм? Фото. Одоо би хараад байна. Зөв. Одоо нөгөө түрүү барьсан гэдсэн нэг жижигхэн барилга байгаа. Манай багшийн эмнэлгийг одоо Efata Dental Clinic гэдэг. Тэгээд энэ дээр мөн бас энэ хаягаа хатсан байгаа. Докторийн бас орж харуулъя. За тийм. Сая би бас нөгөө үйлчлэг хийж байгаа гарч ирсэн байгаа. Одоо үргэлжлүүлээд манай багш өөрөө ингээ үйлчлүүлээд хийж байгаа. Хоёр солонгос залуу ирээд бас бид хэлж байгаа өнөөдөр. Зөв. Энд ингээд пок экспо байгаа учраас энэ юу ажиллаж байгаа? Пок үүсгэгч, эндээр ажилладаг пок үүсгэгч ажиллаулаад энэ ч болохоор тийм суурин chair, dental chair буюу кресло, шүтний кресло ингээд угсарсан. Ингээд үзэж байгаа байдал юм байна. Нэр Малави улсад коронавирусын халдвар нэр ямар хөө юм бол одоо бүртгэгдсэн юм болоо ямар байгаа вэ? Ковидын халдвар одоо өдөрт нэг 100 гаруй хүмүүс тусаад байгаа. Тэгээд ерөнхийдөө хүмүүсийн ойлголт нь болохоор тийм амар сериусны биш байгаа. Тэгээд тийм болохоор одоо ингээд харахад бол маск зүүсэн хүмүүс ховор байгаа. Тэгэхээр эдгээр одоо бол нөгөө вакцины хүртэл хийж байгаа. Гэхдээ нөгөө вакциныг хүртэл зарим хүмүүс нь итгэхгүй. Хийх хүмүүсээс хийхгүй гэсэн хүмүүс нь их байгаа. Зөв. Тэгэхээр нэг хэсэг гайг байсан. Одоо сүүлийн өдөр 100 гаруй хүмүүс тусаад жоохон сериусны байдал руу хандж байгаа. Тэгэхээр
Энэ малай хүмүүсийн хувьд одоо амьдардаг байр нь ер нь ихэвчлэн нэг давхар орон сууц юм шиг харагдаж байна. Зөв үү? Тэгж ойлгвол. зөв. Дандаа нөгөө юу шавран байж таа ихэнхдээ нэг давхар тэгээд цонхохгүй халуун уруу учраас бараг цонх хийдэггүй зүгээр нүх гаргаад хийдэг. Тэгэхээр энэ улсын хүмүүс маань ихэвчлэн ямар одоо төрлийн ажил эрхэлж ажиллаж амьдардаг юм бол? За Малайгийн хүмүүс өөрсдөө болохоор тариалан энэ ихэнхдээ хот гэхээс илүү нөгөө тариалан тарьдаг хөдөө газар руугаа төөршиж ажилладаг. Тусдаараа болохоор олон улсын байгууллагт ажиллана. Тэгээд бусад натрат зэрэг яг бусад улсуудын байдаг тийм ажлыг одоо хийндээ. Таны хувьд бас өөрөө Солонгост байсан хүн тэгээд бид нар чинь Солонгост ингээд бичлэг хийгээд явах юм бол яг хамаагүй хүмүүсийг бичүүл явах одоо буруугаар ойлгох ч юм уу тийм зүйл байгаад байдаг. Энэ хүмүүсийн маань хувьд гайгүй хүлээж авах нэг анзаарахгүй юу те? Одоо ингээд бичихэд анзаарахгүй. Ялангуяа одоо энэ камптер байгаа хүмүүс болохоор илүү гайгүй. Илүү юм үтсэн гэх юм уу? Зүгээр нөгөө би ийшээгээ Microsoft-ад ирэхэд тэр нөгөө автобусны буудлын руу ороход маш нөгөө олон хүмүүс байдаг тийм нэг бах гадар байдаг байхгүй юу. Тэгээд би тийшээ нэг аль бичлэг хийсэн чинь хоёр хүн над руу хараад муухай юм хэлжлээ чангаар. зөв. Тэгээд хаяа нэг Аз хүн харахаараа хятад гэж боддیں۔ Тэгээд Чина гэдэг нөгөө China гэж байгаа. За. Тэгээд доогдоод янз бүрийн хэлбэрүүд бас хаяа байна. Гэхдээ нөгөө би талах малах тийм нэг физикал атак энэ төр байхгүй базар. Зөв. За тэгэхээр бас амьдралын өртөгч гэдэг юм уу те ер нь бол өртгийн хувьд ямар хөө байдаг бол хүнс нөө авч гэдэг юм уу таны хувьд бас яг ямар хөө байранд одоо амьдардаг вэ? Амьдралын өртгийн хувьд болохоор импортын бараанууд бол маш үнэтэй. Бид нар чинь өөрсдөө нөгөө үйлдвэрлэгч орон биш болохоор ихэнхдээ South Africa буюу Өмнөд Африкаас импортын бараанууд ирдэг. Тэгээд эдний өөрсдийн гардаг бараанууд нь болохоор хямдхан л та. Тэгээд ер нь хямдхан амьдрыг бол хямдхан амьдрах боломжтой. Өөрөө жоохон импортын барыг жоохон ягаад авахгүйгээр өөрсдийн гадаа дахианы мах Джеймс бас харна л та. Тэгээ манай гэрийн гадаа болохоор демоны мод үйдэг. Тэгэл демо идмээр байвал гараад тэгээ нөгөө цалхинд демо ч унтан газар унтан дээж. Тэгэл газар унаад удаагүй нэг хан тоноогүй энэ төр демон байх юм бол гараад демо аваад идэх жишээ нэ. Тэгээ Джеймсний хэвхэн болохоор ихтэй Джеймс идэл ер нь бол боломжтой. Байрны болохоор гайгүй тогтмол байранд байдаг. Нөгөө гадаад дөрөөс нөгөө байрсан нөгөө түрээслэх тийм байрнууд байдаг. Ихэнхдээ нөгөө энтхээс ирээд суурьсан олон 10 жил болсон суурьсан хүмүүс байдаг. Тэгээд тэднэр нь ихэнхдээ эдийн засгийг нь эргэлдүүлж яадаг. Тэгээд том супермаркет энтрийн эзнүүд нь энтгэх хүмүүс байдаг. Тэгээд байр түрээсэлдэг апартмент компаунд энтрийг барьсан хүмүүс нь бас энтгэх хүмүүс байдаг. Тэгэхээр нэг сонсогч маань юунаас сонсогч маань Африкууд арх уудгүй пив ч юм уу хийхээгээ бичсэн байна. Карлсбергийн үйлдвэр нь энд байдаг. За. Тэгэхээр үйлдвэр нь энд байгаа юм чинь мэдээж бас нөгөө үнэтэй биш хэмтэн байж таараа. Тэгээд 330 мл нэг Карлсбергийн биер чинь доллараар ярих юм бол $1 ч хүрэхгүй. За хэдэнтэй нэг $0.7 ч юм уу. Айгуу хэмтэн тэгээд эдгээр өөрсдөө пив бол их ууд юм байлээ. Яг хоо би бас нөгөө сонирхоод нэг хүнтэй бас нэг пивуудад очиж үзсэн. Тэгсэн чинь тэрэн дээр нь болохоор Монгол шиг юу дэлгүүрээс авахаар пив нь хямдхан баарнд авахаар пив нь амар үнэтэй гэдэг. Тийм бол биш юм байлээ. Яг дэлгүүрт байдаг хүнээсээ жоохон үнэтэй. Тийм болохоор хүмүүс нь тийм нэг ууд бадар их очоод орой болоод тэгээд эрт харахгүй болчтой. Тэгээд гэрэлтүүлэг муутай газар чинь энэ хүмүүс нь тэгээд тиймхүү газар царайгаа өнгөрүүлдэг юм байлээ л дээ. Та бас анх очихдоо ер нь ямар хуугаар төсөөлж ирсэн яг төсөөлснөөс чи ирсэн хойно өөр бас мэдрэгдэж байгаа зүйл тийм зүйлүүд хэр байсан бол? Яг өндөр нэг амар төсөөлөл одоо байгаагүй зүгээр л хатангуу 50 орон тийм аюулгүй орон гэдэг төсөөлөлтэй байсан. Тэгээд яг л тийм юм байлаа. Тэгээд хүмүүс нь ч гэсэн гинэ их нөгөө үгээр ярих юм бол одоо муугар ч юм уу ярих юм бол юм үзээгүй. Тийм учраас шунал байхгүй. Тийм ч учраас одоо нөгөө
дотоодын тийм өргөлдөө энэ төр бат байдаг юм шиг байна. Нэр одоо хүн ам нь одоо жишээлбэл настай хүмүүс нэх байдгүй, залуучууд нэх байдгүй, мөнгө гэрлэлт ч гэдэг юм уу те? Ер нь хэдэн настайгаас хүмүүс нь одоо гэрэлдэг бол хараад хахад би яг юу тоо үзүүлэлтийн бол мэдэхгүй байна. Зүгээр олон хүүхдүүд гаргах юм байлээ ямар ч гэсэн. Тэгээд хүүхдийг болоод эртэл хүнтэй сууд юм байлээ. Бид нар чинь тэгээд нэг амар тооцоолол заавал нэг байртаа болсон дараа гэр бүлтэй болно гэсэн тийм ойлголт баг байхгүй болохоор тэгээд эрт гэр бүл зохиогоол олон хүүхдүүд гаргах юм шиг байна. Тэгэхээр хэлний хувьд танд ер нь ямар хөө байдлаар ойлголцож байна? Яг Малави хэл нь өөрсдөө дангаараа гэн улсынх нь зөвхөн хэл байдаг болоо? Тусдаа Чичева гэдэг хэл байдаг. Гэхдээ нөгөө английн колониас нь болохоор ихэнх нь англиар ойлголцсон. Хоёр зүрийн яриаг бол ямар ч хоёр зүрийн англиар ярьчихна. Тэгээд жоохон боловсралтай хүмүүс нь болохоор илүү сайн мэрэгжлийн төвшөнд ярьдаг. Түр засаглалын хувьд нэр ямар хөө байдаг юм бол доо ерөнхийлөгч гэдэг юм уу эсвэл засаглалын хувьд зүгээр парламентын яг ерөнхийлөгчөө сонгуулаараа сонгоод арчилсан тасагтай. Зөв. Таны хувьд ер нь соёлын ялгаа гэдэг юм уу тиймэрхүү өөр ер нь очиод бас гайхаж байсан, сонирхож байсан тийм зүйл юу байсан бол? Яг хоо бидний бас нэг уруу ойлголт байдаг шүү дээ. Африк гэрэл жоохон бүлүүд ядуу гэсэн. Тэгээд тэр ойлголт маань өөрчлөгдсөн л дөө. Маш тийм соёлтой хүмүүс байдаг. Илдэг хүмүүс байдаг. Тэгээд мэднээр заавал нөгөө түрүүн ярьсан шиг how are you гингөө thank you and how are you гэж заавал тийм нөгөө мэдээ их сайн хийдэг. Тийм болдог байлээ. Бос талаараа одоо нэг амар соёлын шок болоодсан бол байхгүй. Би бол жишээ нэг зарим нэвтрүүлгээр харж байхад Африк хүмүүс бас их эрт гэрэлж байгаа ч юм уу нэг тийм зүйл бас харагдаад байсан. Тэгээ зарим газрууданд одоо олон их нэртэй байдаг гэдэг. За тэр болохоор бүр гэтээ өөр захруугаа байх тий. Энэ улсын маань хувьд бол яг залуучуудын хувьд одоо гэрлэлт ч юм уу энэ нь бол хэдэн наснда юм шиг танд санагдсан бэ? Ер нь Монголд төстэй санагдсан. 20 гараад 25 ч юм уу те. Тэр үедээ гэртээ харагдчихсан. Бас нэрээ Малаа одоо үндэсний баяр гэж одоо ямар баяруудыг өргөн дэлгэр тэмдэглэдэг юм бол? Үндэсний баяр гэхээр нэг олон баяр байдаг юм байлээ. Олон амралтын өдөр байдаг. Зүгээр нэг Камозо гэдэг нөгөө урд нь бас нэг гавья байгуулжсан. Яг үндэ бас яг ямар гавьяа байгуулжсан мэдгүй юм байна. Камозо гэдэг тэр хүнийг яадаг одоо дурсдаг тийм баярын өдөр гэдэг юм байлээ. Яг нэг Монгол шиг наадан ч юм уу цагаан сар гэсэн тийм юу байхгүй. Юу гэдэг. Бид нар чинь нөгөө ихэнх хүмүүс нь Христэд итгэдэг хүмүүс байдаг. Бас муслим хүмүүс ч байдаг. Тэгээд нөгөө муслимчууд чинь нөгөө Рамадан сар гэдэг хийдэж штэ. Тэгээд Рамадан сар нь дуус өдрийг болохоор нэг улаантай өдөр болгодог, амралтын өдөр болгох юм байл те. Тэгээд Есүсийн бас нөгөө дахин амьсан өдөр гэдэг юм. Тэгээд тэр өдрийг бас амралтын өдөр болгох юм байлээ. Таны хувьд мэдээж эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг хүн. Тэгэхээр энэ Малави улсын эрүүл мэндийн одоо тогтолцоо нь ямар хувийн за дээр нь бас таны одоо үзлэгт хамрагдж байгаа хүмүүс ер нь эрүүл мэндийн хувьд амны эрүүл мэнд гэдэг юм. Энэ тал дээр бас ямар хуу төвшөнд байгаа бол за эрүүл мэндийн хувьд болохоор эрүүл мэндийн тогтолцоо бол яг л нөгөө эрүүл мэндийн боловсон хүчнээсээ шууд шалтгаалдаг гэж би боддог. Тийм учраас яг шүдний эмчийн хувьд хэлэхээр шүдний эмч гэсэн яг аль биесны мэрэгчлэр сургадаг одоо байгууллага байхгүй. Зөвхөн 3 жилийн дентал терапист сургадаг сургууль байдаг. Тэр нь болохоор зөвхөн шүдэл аавна, эсвэл одоо шүдэл омдно. Өөр нарийн юмыг бол хийж чадахгүй. Тэгэхээр хүмүүс ихэнх нь шүдний өвдөд очихоор ихэнх нь шүдээ ахуулж таардаг. Яг сайн домд хийлгэх, эсвэл сувгийн эмчилгээ зэрэг нарийн мэрэгжлийн эмчилгээг бол хийлгэж чаддгүй. Тэгэхээр бидний бас нэг зорж байгаа зүйл болохоор хажуугаар нь эмчилгээ хийхээс хажуугаар нь шүдний сургууль дээр сурж байгаа оюутнуудад илүү нарийн мэрэгжлийн хичээл заах зорилготой байгаа. Тэгээд явандаа бас нэг том зорилго болохоор бидний сургуультай үндэсний сургуультай хамтраад тренинг клиник буюу одоо сургуулийн эмнэлэг байгуулж байгаа. Тэгээд сургуулийн эмнэлэг дээр жирийн өвчтнүүдээ хүлээн авч үзэн хажуугаар нь оюутнуудыг бас ирүүлээд дадлгажуулах тийм зорилготой байгаа. Тэгээд тийм байна.
Тэгэхээр та ажлын бус цагаараа ер нь бас өөрөө чөлөө цаг хэр гаргаж ийн чөлөө цагаараа одоо ийш тийшээ аялж чадж гинөө бас аялах боломж нь хэрэг гэдэг юм бол бусад улсууд руу ч гэдэг юм уу зэрэгэлдээ тийм. Аха. Ажлын яг 6 өдөр ажиллаж байгаа. Гэхдээ нөгөө яг нэг өдөр ажиллах ажлын цаг маань болохоор тийм урт биш. Яг 4-гээл ер нь дуусчихсан. Тэгэхээр цаг бол хавтангуй бас байгаа. Тэгээд хагас бензинараас ганц 2 газар аялсан. Тэгээд яванда ковид гайг болохоор зэрэгэлдэх Замбиа улс руу сафари орж үзэх бодлоор байгаа. Тэгээд яг нь чөлөө цагаараа ихэнхдээ энд байдаг солонгос хүмүүс байдаг. Тэгээд мишнерээр ирсэн англи хүмүүс, гадаад хүмүүс их байдаг. Тэгээд эдгээр болохоор би нэг гэртээ их урдын байлаа. Тэгээд бибинийхээ ураад эргүүлээ бибинийгээ ураад тэгээд хамт төхөрлөх тийм цагууд гардаг. Тэгэхээр нэр бас таны төлөвлөгөө одоо Малай улсад хэр удаан байх бодолтой байна? Монгол руу бас ирэх эсвэл цаашдаа суралц сууч гэдэг юм уу те? Таны төлөвлөгөө ямар хөө байгаа? Яг үндэ анх эрэхтэй бол 1 жил гэж бодож ирсэн. Гэхдээ 1 жилийн дараагаас юу болохыг мэдэхгүй байна. Ягаад гэвэл энэ ч нөгөө тренинг клиник байгуулагдаад энэ бодсон үеийн төр хэрэгтэй байх юм бол магадгүй энэ ч бас шүү байх. Тэг үгүйсэхгүй. Тэрийг л одоо яг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ 1 жил байцаад ер нь Монгол руу очоод тэгэл карьераа эхлүүлээл тэгээ Монголд амьдрал гэсэн бодлоо байсан л та. Ер нь явандаа бол тэгээ Монголдоо л ч юм тий. Тантай ер нь бас Монголыг мэддэг Малави хүн таарлаж байваа бас мэдлэг мэдээлэл нь хэр байдаг юм бол эсвэл түрүүний хэлсэн яг хятад гэж ойлгоод байна уу? Тий. Ер нь аадгүй хахад алж ийна гэж хятад гэж ойлгосон юм. Тэгээд Монгол гэж сонсноо гэхээр сонссон гэдэг. Тэгээ яг хаана гэдэг мэдгүй гэхээр мэдгүй. Ер нь сайн мэдгүй тий. Тэгэхээр аялал жуулчлалын хувьд бас нэлээд тийм үзэг газруудтай гэж түрүүн та бас хэлжсэн. Тэгэхээр магадгүй ийшээ зорчигвол яаж бас зорчих боломжтой гэдэг юм бол хаанаас хаашаа дамжиж гэдэг ч юм уу тийм. Энд ирээд нөгөө хурж ирээд шууд онгоцны холбоо дээр $50 өгөөд виза авчих боломжтой 3 сараар. Тэр цаашаа зүгээр ихэнхдээ Монголоос ирэхдээ яаж ирж юм мэдгүй. Олон л рут байт юм байлээ. Миний хувьд Солонгосоос ирэхдээ Этиопиагаар дамжаад ирж байсан. Зөв. Ирэх цаа бол зүгээр нөгөө юунасаа л онгоцныхоо нөгөө рутыг харж агаад яаж гэдэг. Зөв. Тэгвэл Бээжин ч юм уу Солонгосоос Этиопиач гэдэг юм иймэрхүү байдлаар бас дамжиж ирэх юм байна тийм. Тэгээ Монголоос ирээд бас нөгөө Туркээр дамжаад ирж исэн гэж сонсч байсан. Танд ер нь халуун орны бас амьтад ер нь таарлцсан уу хэр харж исэн бэ? Амьтад тааралдаггүй. Одоо нөгөө National Park Safari руу дөрж очихгүй бол яг энэ нөгөө хүн үзгээ ихтэй гадсан бол тэр амьтад бол тааралдаггүй шүү. Тэгэхээр бүр хорхоо шавж одоо том тийм жомч гэдэг юм уу тийм зүйлүүд бол гайгүй юу те? Байна. Эдгээр ч нөгөө байнгын халуун болохоор шумуул бол байнгын байдаг. Тэгээд унтахтаа заавал нэг нөгөө шумуулны юутай тортой унтдаг. Тэгээд гаднаас том жом шоргоол зайн ер нь байна. Тэгээд дотроо тэгээд нөгөө шавжсныхаа юу таслагдтал тэгээд л байж шүү дээ. За тэгэлгүй яг. Тэгэхээр үндсэндээ бас бидний ярилцах цаг өндөрлөх төгсөж байна. Тэгэхээр таны хувьд бас өөр энэ улсын тухай нэг ийм юм мэдүүл зүгээр юм байлаа. За эсвэл магадгүй бас монголчууд маань их аялах дуртай болсон аяллаар очивол энэ улсынхантай энэ зүйлийг бас илүү анхаараарай. Ингэж ирүүл зүгээр байдаг гэж зөвлөгөө өгөх зүйл бас байвал хэлж болно. Урд нь болохоор богино хугацаагаар энд бас Монгол эмчнэр маань ирээд үнгүү үйлчлэг эмчилгээ хийгээд явж байсан. Манай энэ Бактын бас нөгөө шавнар Монгол байхад бас суралцсан шавнар маань ирээд явж байсан. Тэгээд яг удаан хугацаагаар бол амьдарч байгаа монгол хүн бол би одоо анх удаа болж байгаа юм шиг байлаа. Тэгээд намайг болохоор тэр Монгол байгаа багш нарын маань бас шавнар бас намайг дэмждэг тодорхой хэмжээгээр байр нэмэг хоолнд нэмэг тэрг болох учраас тэгээд солонгосоос ч гэсэн мишнерийг дэмждэг хүмүүс маань дэмждэг байгаа. Тэгээд тэр хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна. За таныг бас Золоо Түмбаатар маань амралтаараа Софт Африкт ирээрээ гэж бас манай Африкаас холбогдсон зочин маань урьж байна. Nice. Ер нь Софт Африк офис гэж бодож байсан. Софт Африкийг Африкийн баг Европ гэж ярьдсан байлээ. Гэхдээ жоохон аюултай гэсэн. Энд болохоор жоохон ядуудсан тэгээд peace амартай байгаа. Тийм ч дараа дөрвөсөд олон төрөсөд наашаага ирдэг юм байлээ.
За тэгэхээр нэвтрүүлгийн маань урилгыг хүлээж аваад тэгээд оролцсон маш их баярлалаа. Айгу мундаг төчнийг өөрсөн бүр ингээд сонсож байхдаа ч гэсэн айгу мундаг санагдлаа. Тэгээд цааш тий ажил амьдралд нь амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа амжилт. За баяртай. За тэгэхээр өнөөдрийн зочны маань хувьд бас нэлээд одоо мэдээж сайн дураараа ингээд хаа байсан Африкт очиод тэр хүмүүсийг имжлээд үн төлбөргүүч гэдэг юм ингээд явж байгаа маш мундаг залуутай ярилцлаа. Тэгээд манай монголчууд ер нь сүүлийн үед бас мундаг болж тээ гэж ялцгүй ингээд ярилцах хооронд бол ийм бодол төрлөө. Тийм тэгээд зочдооч гэдэг юм тэндээс ингээл одоо сургалаач гэдэг юм ингээд зочтой орохоор айгу мундаг залуучууд аюу байдаг болсон. Тэгэл зочтой холбогд толноос нэвтрүүлэг уусан дээр одоо Чимбаах ч гэсэн мэдэж байгаа. Би дараа нь дуусаад би Чимбаахаа ер нь би дутуу байх шиг байна. Дахиад зөндөө зүйл сурах хэрэгтэй юм шиг байна. Тэгээд холбогдож байгаа зочтоосоо ч гэсэн маш мэдээлэл авч байгаа. Дараа нь Малай улсын талаар асуувал би бол айгүй өөртөө ихтэй Өмнөд Африкийн нэг улс байдаг. Тэнд манай нэг монгол хүн ажиллаж байгаа гэд хариулах бол боломжтой болж шүү дээ. Тэгээ сая бас хэлсэн энэ Софт Африкт ирээрээ гэд манай зочдын маань хувьд ингээ хоорондоо танилцаад уулзвал бас мөн ямар гоё тийм байх бол хэрвээ уулзах юм бол бас мэдээгээр зураг хөргөө явуулаарай тий. За тэгэхээр үргэлжлүүлэн нэвтрүүлгийн хамтран ажиллаж танилцуулъя. За тэгэхээр манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Дархны шинжлэх ухааны технологийн сургуулийн салбар сургууль маань хамтран ажиллаж байна. За тэрийн сургууль маань анх 1991 онд бол байгуулагдсан. За өдгөө бол 30 жилийн түүхийг бол үзэж байгаа. За тэрийн сургуулийн маань давуу талууд бас маш их байгаа. Ягаад гэвэл одоо програм хангамж, за дээр нь инженер технологи гэдэг энэ чиглэл рүү маш олон Монголдо хэрэгтэй одоо тийм хүмүүсийг бол бэлтгэдэг. За тэрийн сургуулийн хувьд бол жишээ нь бол 2007 он гэхэд гадаад оюутан эсүүлж ирсэн юм байна. 2009 он гэхэд уншлагын 2 танхим одоо номын фонд бүхий 300 оюутны судалтай 3 давхар юм номын санг бол ашиглалтанд оруулсан тийм. За мөн одоо 2014 оноос ЮНЕСКОгийн сургалтын хөтөлбөрүүдэд бол одоо шилжсэн. За тийм 16 он гэхэд 1600 оюутны 5 давхар шинэ хичээлийн байр ашиглалтанд орсон гэхээр нийтдээ 2 хичээлийн байртай кампус хэлбэрээр за номын сантай бусад дадлах хийх төвүүдтэй ийм нэлээд том бол сургууль бол байна. За тэгээ холбоот хуцсны дугаарыг танилцуулъя. 94 34 55 94 34 37 44 55 гэсэн дуугаар лалгадаад дэлгэрэнгүй мэдээлэл холомжтой. За мөн Facebook хаягийн шүтээс Дархан уул аймаг дахь технологийн сургууль руу ороод дэлгэрэнгүй мэдээллийг нь хараарай. Тэгээд эсдээ ерхий шалгалт хойшлогдсон. За тэгтээ хойшлогдлоо гэд хүлээж болохгүй. Яг ямар сургуульд хизээ хэлсэж орох хаана надад боломжтой тэтгэлэг олгох гэдэг юм те. Сургуулийн эртхэн бас залуучууд маань хайж ирсэн нэрвэх. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллаж Дархан шүтээс хамтран ажиллаж байна. За нэвтрүүлгийн маань энэ хүртэл хүрээд та бүхэнтэйгээ өргөжлүүлээд 20 цаг 15 минутаас Солонгос монголчуудын радио нэвтрүүлгийн шинэ дугаарыг хүргэх болно. Тэгэхээр мэдээ Солонгостой холбоотой шинэ мэдээллийг та бүхэнтэй хүргэх учраас хамт байгаарай гэж хүсмээр байна. За ингээд ирээд удахгүй уулзцгаая. Түр баяртай. За түр баяртай. Та арьсандаа мэс хөрөхгүйгээр арьс арчилгааны цэвэр витамин С-ийн Pure Mer бүтээгдэхүүнээс хүссэн үр дүндээ хүрэх боломжтой. Сэвх нүсүүгийн тунгалаг гэрэлцэн чангарсыг цэвэр байгалийн урамдаас шүүж гаргасан орц найрлагатай эмчилгээний арьс арчилгааны бүтээгдэхүүн Pure Mer-ээс Солонгос дахь утас Чиг 10 88 69 39 Монгол дахь утас 9988 81 37 Мөн та хэрэглэгчтэй нэгдсэн группт нэгдэж илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Албан ёсны борлуулагч их хундраг. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Шүтээсийн Дархан уул аймаг дахь технологийн сургууль. За ахын ганц үгээ ямар сургуульд оруулдгийг нэлээгээд зөвлөгөө авах гэж зориод ирлээ. Гэхдээ уг нь техник технологи талдаа сонирхолтой хөв байгаа юм. За наашаа суучих. Маш зөв сонголт байна наач. Өнөөдөр хөдөлмөрийн зах зээл дээр хамгийн эрэлттэй хэрэгтэй мэргэжил би бол та хоёрт Шүтээсийн бүрэлдэхүүн сургууль Дархан уул аймаг дахь технологийн сургуулийг санал болгож байна. Бид хоёр бас бодлоо. Гол нь харин ямар давуу талтай вэ? Тэгэхээр инженер технологийн маш эрэлттэй мэргэжлүүдийг гол нь чанартай эзэмшүүлж байгаамаа. Тиймээс төгсөгчдийн 90 гаруй хувь нь ажлын байр тавилдаг. Ер нь салбар бүрийн мэргэжлүүдийн ихэнх хувь нь эндээс л гарч иж тээ. За баярлалаа. Гэхдээ ер нь ёстой нэг шийдэл төрлөө дээ. Харилцах утас 7037 44 55 8037 44 55